Би санж байна. Тийм ээ. Би наад хүүхнийг чинь зодоогүй. Аливаа танаа дахиад мөрөгдөө. Тийм ээ. Би зодоогүй. Наад хүүхнийг чинь нөхөр шиг юм хардаад балбаж уухаар нь өмөрөөд нэг л цогсон штэ. Тэгсэн нөхрийг минь аллаа, авраараа, туслаараа гэж орилоод өгсөндөг. Битээ хотлоо ир. Энэ бичлэг чи тэгээ чиний хүчирхэлж байгаа эмэгтэйгээс өөр хин ч алга. Нэрээ энэ хүүхний ард нэг багийн хэвдэлж байх шиг байна. Хар та. Хөл нь харагдаж байна. Мань угаасаа унтал нь нэг л шаас. Чиний хэлсэн үнэн бол ямар новшны бичлэгийг хийсэн юм бэ? Харин тийм ээ. Ёстой гайтай юм новш гэж. Наадах чи амархан олдноо. Энэ бичлэгийг анх хэн апплод хийснийг л харчихад болно шүү дээ. Оо муу балай хүүхэн. Өчигдөр яг хажуугаар машинтай өнгөрөхдөө юуг нь ч ойлгоогүй солиороод байсан юм а. Новш чинь амьдралыг минь сүрүүлчлээ штэ. Гү одоо тэгээд яах вэ? Гочоо найз минь тайвшраа. Бид энд шаналж суух ёсгүй. Хүчирхийлүүлж байсан эмэгтэйг аврахыг оролцсон. Чи доромжлогдох биш хүндлэл хүртэх ёстой. Тийм биз дээ. Тийм ээ. Тийм ээ. Шудраг үнэн бидний талд байна. Тийм ээ. Тийм ээ. Одоо явж чиний нэр хүндийг сэргээцгээе. Тийм ээ. Тэгье. Гэхдээ яаж? Эхлээд гуруула цагдаа дараа очиж чиний хэрхэн гүтгүүлж хохирсноо хэлэн гомдол гаргая. Хоёрт энэ гайтай бичлэг хийсэн хүүхнээр буруу мэдээлэл тараасандаа уучлалт гуйж залруулах хийсэн пост хийлгэе. Гуравт айл бол олон хүн үздэг нэвтрүүлэгт чи орж болсон явдлыг ярих хэрэгтэй. Хүй нөгөө балер навч чинь дүрээр явж байна. Тийм биш. Гүличид яасан хүүтэн царайтай балер амтан. Эдийн нэр гутаасан мó банд иймэрхүү адгийн шаарнуудыг олон нийтийн өмнө шатаавал таарна. Би яагаачгүй штэ. Очоо жиж гандан орж цагаан эдамны ном ушуулахгүй болохгүй нэ. Гочоо хөгшөө чи жаахан бит хоёроос холхоо явчихаа. Ста юм аа.